За, шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Ойр хомчлог оруулж амждаггүй сүүлийн бичлэгийг нэлээд болж сууж хийсэн чи комментууд нь тэрүүлээд үргэлжлүүлэх ямар ч сэтлгүй болсон шүү. За тэгээд яах вэ? Шинэ бичлэгээр рүү орцгоо хэдүүл. Marvel DC-ийн cool сүрлэг дэлхийг аврах супер баадруудаас уйдахгүй ч гэлээ. Хаяахан The Boys шиг юмсыг бас арай өөр өнцгөөс харуулсан кино зурлал сонирхолтой байдаг за. Тэгээ бүр ялангуяа тэд нар бидний амьдралтай илүү ойрхон бол бүр сонирхолтой. Тэгвэл энэ удаад Netflix-ээс гаргасан Wonderful зурлыг онцлмоор байна. Энийг бүр гарахыг хүлээж үзнэх чилхүү тэгсэн яг л хүлээлтэд төрсэн тарих ажиллаулаад байх шаардлагагүй дундуур нь өөдөх зай өгөхгүй хүн дээр жүжигчдийн сонголтч лаасан цувралаа байгаа. Өөрсдийнхөө амьдралыг яйдаа гэж байгаа манус шиг нөхдөө супер өштэй болол яах вэ? Тэгснэ тэр хүчнүүдээ олигтой ашиглаж чадахгүй заяа. Ерөөсөө энэ ямар ч төгс баатар байхгүй л гэж ойлгож байгаа. Мэдээж маш их комеди хэсэгтээ бүр яг нэг суултараа л үзчихээр цуврал. Ер нь тэгээд хүн болгон л өөрийн асуудалтай энэ бүгдийг шийдэхэд дан супер үж байгаа хангалтгүй үнэхээр асуудлуудтайгаа нүүр тулж ижил дотроо нуусан тэр ихтгэл найдвар сэтгэлийн хүчээр л давхтлаар гэлтэй. За тэгээд хэдүүлээ бичлэг рүүгээ орохоос өмнө заримдаа бидний төлөвлөөгүй санхүүгийн хэрэгцээ гинтэл тулгардаг штэ. Тэгвэл 7 жилийн турш бидний санхүүг хөнгөвжүүлсэн Son application маань ойн баяраа тохиолдуулан Son Care үйлчилгээгээ танилцуулж байна. Хоол хүнс, эрүүл мэнд гэх зэрэг өдөр тутмын хэрэглээгээ санхүүгийн дарамтгүй шийдэх цоон шин боломжоо гэж ойлгоход болно. Son Care-ийн эхний давуу тал нь зээлийн эрэхтэй харилцагч бүрд 200,000 төгрөгийн эрх шууд идэвх чинь. Өөрчлөлт байхгүй, шинтгэлгүй, хүн өртөө 2%. Харин үргэлжлүүлээд хугацаанд төлөлтөө хийгээд байвал таны эрх 500,000 хүртэл өсөж, хүн бүр 0.5% хүртэл буурах боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцлагатай хэрэглээ бүр танд илүү их боломжийг авчирна гэсэн үг. Дээрээс нь бас нэг гоё юм байна. Son Care-ийг ашигласан харилцагчид дундаас зуны хамгийн том хөгжмийн наадам болох XMF-ийн 5 тасалбарын азтныг 6 дугаар сарын 23-нд шалгаруулах юм байна шүү. За тэгээд дэлгэрэнгүй доорх линкээс аваарай. Халамж бүрээс хайр мэдрэнэ. Son Care. Nice. Тэгээд бүгдээрэнд нь амжилт. Ингээд үлээ бичлэг рүү орцгоё. Халамж бүрээс хайр мэдрэнэ. Son Care. Үхлээ хүлээсэн охин ба хаягдсан бүс. Wonderful цуврал маань гол дүр болох үн чэйний буюу энэ жил 27 настай ааш зангаж авах юмгүй азах шиг ирнэ 10 жилийн л боловсралтай тогтсон ажил мэргэжилж гэж байхгүй дээрэс нь эрүүл мэндийн хүнд асуудалтай хөөрхийн минь бүхэл талаараа гийж гийгүүлж болж бүтэж байгаа зүйл нээгч байхгүй эмчилгээч авахгүй юм байна штэ гэж хахад ердөө өөх өдрөө хүлээн суугаа гашуун тавилан тайл юм байна чаавас амьдрал гэж үнэхээр даачин тайм да. Хэдийгээр энэ хорвоод бүтээж гийгүүлсэн зүйлгүй үнэндээ амьдрах хүсэлгүй байсан хэзээ яг үхэл түндэд тулаад ирэх үед хүний орчлонгийн сайханд ирэхгүй шунж эхэлдэм байх штэ. Хичнээн тэмцээж зүгтэг газар уу гэдгээ ойлгох тусам миний амьдрал ингээл дуусах юм гэж үг харуулсал төрөлгүй л яах вэ? Инглиз хурж явах үед шашны номлогчд таараал их эзний ивэл оруулж жаргалцсан амьдрын гэж ятгах нь бүрч утгагүй санагдана. Нэгэнт л төгсгөл нь ирсэн хүнд энэ бүхэн ямар ч үн цэнгүй тул тэсэлгүй дотроо бугларсан их гомдол уур хэлнгээ тэдэн дээр гаргаж орхиж байгаа л энэ юм байна. За харин тэр орон нэвтрхийг хориглоно гэсэн лооцсон бүхий бараг л хаягдсан гэмээр нэгэн зэлүүд газар руу дүрс маань шилжиж байна. Хэрэгцээтэй зүйл олдох болов уу гэж хог түгээл явж байгаа л та нэг ажууши санаанд хөл алтай халтарч унаад хачин тогтцтой ус руу унчвөө хөрхий. Тэр ус руу цаанаас нь юу нүгэл мэдэгдэх химийн хагдлал сутгаж байлаа. Ингээ гинтэл тэр ахын гарын шууд хувиралд орж чихэнж тасаж унах нь тэр. Нүд халтрам аимшигтай дүр зураг харуулаад дүр солигдож байна. За, энд болохоор саяхан сургаггүй алга болсон хүнийг хайж буу гэлтэй нэгэн ахмын насны ах байна. За бараг өвөө юм уу да. Түүний хоёр найз хоёулаа алга болчлоо гэж цагдаад мэдгдсэн ч хинч түүнийг тоож харьцаагүй бөгөөд тэгэл аргаа барсандаа иргэдийн санал гомдол хүлээн авдаг хотын захиргаан дээр ирсэн. Ядаж та нар надад туслаа штэ гэж шаналаа сууж байгаа юм байна. Яг энэ үед манай киноны гол дүр болох гэрэл цацруулсан Юнжон танилцуулагдчихна. Тэрээр саяхан энэ хотод нүүж ирсэн энд ажилд ороод удаагүй байгаа шинэхэн ажилтаа. Ажлынхаа дараа жаахан имдээ сууж байтал өнөөх өвгөнчөө ирснэ хачин зүйл хуучилж эхэлвэ. Энэ хотод хүмүүс ар араасаа алга болоод байна. Гэхдээ яг л тэр 20 жилийн өмнөх шиг гин шүү. Үүнээс үзвэл энэ хотод нь урд нь ямар нэгэн аимшигт үйл явдал болсон тодорхой ба яг юу болсон нь нууцлах хэвээр. Үүний дараахан манай ах хүү овоохоо дээрээ сууж байхад нь өнөөх нь шашны гарууд хайл гараад ирлээ. Хэдэрхий ядаргаатай санагдсан тул ууралж эхэлтэл эдгээр хүмүүс ч үүндээ жирийн нэгэн биш байж таарав. Тэд шашин номын нэрээр халахвч хийж цаагаараа хүмүүсийг хулгайлж туршилт хийдэг бүлгэлэл юм шиг байна. Тэгэл хүмүүс алга болоод байсан юм байна штэ. За харин энэ үеэр нөгөө талд Чэни маань эмээгээс айлд явах мөнгө гуйсан ч хатуухан татгалцаа яруу сонсноо.
Имэн ажлаасаа хийж өөрөө мөнгө олоо гэж оог талгаасангүй. Имэд ямар өөрийгөө удахгүй хүнээгээ хэлэлтэй биш. Чэний чимээгүй хүн л өөрийн төлөвлөгөө гаргаж эхэлж байгаа. Нэгэн л одоо үхэхээс биш амьдралдаа ганц удаач болов холоо гэж чинь аялж үзэхэр шийдэ хамаг юмаа хамж аваад гэрээсээ гарлаа та. Энд Чэнигийн ганц сайн найз Робин танилцуулагдах бөгөөд мань хоёр 10 жилээс л хамтдаа одоо ч хүртэл галтгоонд хамт ажиллаж байгаа ба товчхондоо бол таарсан бүтлгүй найзууд юм. Түүнчлэн нөгөө талд ихнэрээсээ айдаг ам нэг болгондоо шахуу худлаа ярьдаг бас их бүтлгүй нэг ах бий. Гэвч үнэндээ давгүй сайхан сэтгэлтэй цайлган сайн нөхөр сайн бөгөөд даанч өргөө бүтлгүй болохоор ч тэр үе худлаа яриад байдаг болохоор ч тэр юм уу охин нь ихнэр нь ч тийм сайхан ханддаггүй бараг үл тоомсралт юм байлаа. Тэгсэн энэ хоёр маань бас танилуд байж таарах юм аа. Бүр нэг таарсан хүмүүс би нолоо нэлчих юм да. Энэний дээр эртэл тасралтгүй орсон бороо таазыг нефт битүү ус. Зайр нөгөө талд өөхөдрөө хүлээж буй Чэний нэгэн хачиралтай төлөвлөгөө боловсруулсан байгаа. Тэрээр дэлгүүрээс скотч, хутга, ол зэргийг олноор нь цуглуулж байгаа нь бараг л хүн амны хэрэг үлдэж хүүр нух гэдэг нь үйл гэмээр сэжигтэй харагдана. Үүнийг нь өнөөх Юнжон харсан тул хотод хүмүүс алга болоод байгаа хэрэгтэй холбоо нь шууд улаан цай хардан дагаж эхлэв. Чэний бүр хүн халаад нууцсан хитэ хүн том чиндан жирээл гартаа бахан хутга шоуг барьсан байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр Юнжон тэсэлгүүл араас нь татаж байгаа л чамдааныг нь хүчээр задлаад өрхвөө. Даанч өнөөх нь чамдаанаас нь хүүр биш манай үний аяллаа л хөрхийн хамаг ачаа эд хөрөнгө нь асгархан тэр. Мань хүн үнэхээр л зүгээр аялах гэлсэн байгаа. Нэг царайлаг залуу гарч ирээл амьдрал бүр гай болох юм аа нэр. За тэр ч яах вэ? Өнөөх бүтлгүй хоёр дээр чинь нэмэгдэж ирээд бүтлгүй гурвал бүрдвэ. Ажиши болохоор ихнэр хүүхэдтэй тоогддгүй нэр хүнд муутай. Энэ залуу нь дэврээд суулж чадахгүй борооны усандаа урсж яваа бол Чэний бүр үхээс өмнө ядаж ганц удаач болов аялахыг хүссэн тул гуруулаа санхүүгийн асар хүнд байдалд орсон байгаа ихэд болно. Ингээл үүн дээрээ дөрөөлөө Чэний нэгэн аимшиггүй төлөвлөгөө санал болгоно. Тэр нь эмээрөөгөө утасдаж эмээ би барьцаалагдчихлаа. Энэ хүмүүс та 50 сая вон шилжүүл намайг авраач гээл хурах явлаа. Өөр хүмүүс бол яат юм байгаа өөр эрэг. Дааж энэ гур бүр харахаас л бүтгэн тодорхой. Хит хитэн удаа бичлэг хийж үзээл шалгаж зогсдол гинт Чэнигийн зүрх муудаж эхлэх нь тэрэ. Яг ийм эзэгтэй мөчөдчих муудаад тахтай явах вэ? Тэрээр ганц ч хэлж чадалгүй хэдий хүлэн зөвшөөрөхийг хүсэхгүй байвч хэтэрхий арчаагүй бас өрөвдөлтөйгээр яг энэ байдлаараа амьсгал хурааж байгаа нь. Нөгөө хоёр нь Чэнийг гинт хөдөлгөөнгөө болоход нь гайхаж ухаан алдчихлаа гэж бодсон ч үнэхээр өгцнийг нь мэдээд ухаанаа алдтал ай сандралгүй яах вэ? Зүгээр л байж байгаад яага өгч вэ гэж паникт орсон тэд одоо цагдаад очих ямар ч нүр байхгүй штэ. Анхнаасаа л ийм балаа юм төлөвлөөд байхдаа яах вэ гэж халаглсаар аргагүй ихэнд Чэнигийн цогцыг нуухаар шийдэж байгаа байхгүй юу? Чэний өөрөө л энэ хоёрыг ятгахсаар байж төлөвлөгөөндөө оруулсан хэрнээ ингээ өвчтөг үнэхээр бүтлгүй гурваа нэр. Ингээд идэх хөл хөдөлгөөн багтай өнөөх нэвтрхийг хөргөлсөн тэлүүд газар руу Чэнигийн биеийг чирээл явж байгаа нэ. Яг энэ үед манай Юнжон их чимээ шугаан гаргалаа хэмээн байрныхаа эзэн загнуулаа аал зогсож байна. Түүний яаж амьдрдаг нь их сонирн бөгөөд тавилга гээд байх ч байхгүй тэгснээ бас хамаг юм нь ил хөл. Ингээд өдрийн өвгөний хэлсэн гомдолтой хамт өөр баахан сонины хэлтэрхий эргүүлж тойруулж үзэж байгаа л мөн л өнөөх газар руу явхоор шийдвэ. Өнөөх хоёр чинь Чэний дүнгийн авчраал байж итэл Юнжон чиг хүрээд ирлээ. Сандарсандаа өнөө хоёр нь Чэнигийн биеийг нөгөө химийн хортой заван ус руу санамсруу түлхэн унгаачих юм аа. Бүр өөрсдөө ч дагаа тэр ус руу унж мунаад бид хүн халаагүй гэж өөлж дуулсан ч тэдэнд яасан ч итгэхгүй шүү дээ. Ингээл Юнжон шууд цагдаа дуудаж орхив. Гэтэл гайхамшгүй юу мэдэхгүй. Хоёр цагдааг ирэх үед үгсэн гэдээсэн Чэний чинь юу ч болоогүй мэтэл босоод ирцээ. Минь мэлзээл зогсож байна. Нөгөө хоёр найз нь нүдэндээ итгэсэнгөө яалтчгүй сая өксөн хүн яаж босоод ирв. Энэ үеэр бид нэгэн чухал нууцыг мэддэг бөгөөд манай Юнжон ч үнэндээ жирийн нэгэн биш юмсыг бодлороо өдөртөг сүп өвчтөн байна штэ. Тэгээ сайхан өгцөн байсан хүн босоод ирэхийг хараад мань хүнч мэл гайхаж өөр шиг бас сүп өвчтөй айлгаж бодож байгаа бол та. Ингээ ямартай ч хүн амны хэрэг биш нэ ойлгомжтой болсон тул цагдаагаас бол асуудалгүй мултарж байгаамаа. Харин мань хэдийн тарьсан асуудлууд саяхан болсон бүх зүйлсийг эмээн мэдвэл бөө юм болох тул бүгдийг тас нухаар шийдэж байгаа. Эмээнж өнгөн дээр хатуу мөнгнөөсөрөн боддоггүй харагдаж байсан ч үнэндээ ач охиндоо амиа тавьдаг хүн байгаа байхгүй юу? Хэрэг төв хийснийг мэдсэн ч эцэст нь эрүүл сарвал байгаа нь чухлаа энэ үнд бол. За, энд болохоор өнөөх шашны хүмүүст хулгайлагцсан өвгөн гарч ийна. Тэрээр 20 жилийн өмнө хүүхдүүдээр туршилт хийдэг байсан нууц лабораторийн хамгаалагч байсан юм байна л да. Тэр үед лабораториос оргож чадсан цорын ганц хүүхэд нь Юнжон гэдгийг яриа сууж байна. Яагаад үнийг яриа сууж байна вэ гэхээр
Эсрэг талд нь ч мөн адил супер хүчтэй хүмүүс байгаа ба хин юм харуулж тархиар нааддаг ч ийм хүн байна. Эдгээр хүүхдүүд бүгд л 20 жилийн өмнө тэнд туршилтанд орж исэн байхгүй юу? Нийт 80 гаруй хүүхдийг туршилтанд оруулсан зорилго нь хүнийг мөнх амьдруулах аргыг нээж олох гэсэн ганцхан зорилгоор цуглуулсан бөгөөд үүний гаш нөлөөгөөр эдгээр шиг өөр супер хүчтэй хүүхдүүд гарч ирсэн л байгаа. Ямар ч тач тэнд ямар нэг золгүй явдал болсон л болтой. Манай залуу хард арсаар л сэрж байна. Гэр нь ундуу сундуу ингэдгээс нь болоод доод айлгын хүн үргэлж ууралдаг байсан юм байна штэ. Ямар ч тач тэр 20 жилийн өмнөх туршилтаар нь өвшгүй нэгэн хүүхэд бий болох нь болсон бөгөөд тэр нь бүр яалтчгүй эмэгтэй биш эрэгтэй хүүхэд байсан даа гэж их л гайхаад байгаа. Үүний зэрэгцээ би хамуутай Чэнигийн шинжилгээний хариу гарчээ. Тэгсэн чинь цоо ирүүл гэж гарсан байх юм. Насаараа бие султай байсан хүн чинь ив ирүүл сав саруул болсонд бүр бөөн баярлуулна штэ. Харин нөгөө талд өнөө бүтлгүй хоёр нь шалт ими төлөвлөгөөнд орж баларлаа гэж би бинээ үгээр идэл сууж байна. Ууранда Робинын лаз идэл асар хүчтэй бүр хан тал нэвтрэл шидчихэн тэрэ. Нөгөө ах хүүч гэртээ ирээл эхнэр охиндоо загнуулаад өөрийгөө өмөрөл зогсож байтал гинт гар нь хөргөгчөндөө наалтаа салхаа байчих юм аа бас юуг вэ чинчвтэй энэ одоо. Нэг нь хүчтэй болж нөгөөх нь наалтмхаа болж тэр бүгдээрээ супер хүчтэй болсон л болтой. Чэни ямар ч тач имлэгээс гарлаа. Эмээ нөхнөө хаалтгаж өгтлээ байсан байхгүй юу? Бас энэ эмээ чинь зүгээр нэг хоолны газар ажилладаг эмгэн биш л байгаа. Янз бүрийн хувийн ажлын хийлгдэг нэг ийм нууц туслахтай. Цаанаал нэг нууцлаг эмгэн. За ямар ч тач эмээ охин хоёрын харилцаа одоо бол маш сайн. Чэни гэр орноо хайж аялах тухайга мартаа зүс царайнж өнгө ороод өвчнөж намджээ. Тэгтэл Юнжон хайж ирснээр Чэнигээс урд нь хэдэн удаа хүчээсэн бэ гэх мэт шаа сонин зүйлүүд асууж байгаа л яв. Өөнөд юу хачин хүн юу асуугаа дараа нь ямар хэрэг тутах гээд байгаа юм бол доо гэж бодно штэ. Ингэж яхтаа тэд өөрсдийнхөө хийсэн хэргийн нотлого баримтыг устгаагүй гэдгээ гинт саналаа. Нөгөө хоёр дураагч хэргийн газарт камера тэр чигт нь үлдээгээл явцсан юм байна штэ. Ингээд Чэни камера авахаар явах замд нь Юнжон түүнийг дагаж өгшгүй гэдэгт нь бүр бат итгэцэн багийн өгнүүгүй юу гэдгийг улаан цан шалгах гээл байна. Ягааш тэр өгшгүй хүүхдийг ямар учраас ингэтлээ хайгаад байгаа нь их сонио. Ямар ч Чэни камераагаа очтол түүний дотогш орох үеэр нь Юнжонг шийдсэн амт Чэнийг амьдэр нь шупрод болох гэж байгаа л болтой. Ийхүү суурьаар нь бүснүүлж байхыг өнөөх бүтлгүй ажууши хараад таарчих юм аа. За харин дотор баларч байгаа Чэни маань яг үнэндээ орон зай шилжих чадвартай байсан байж таарах юм. Өг нь өвшгүй гэж бодсон ч үнэндээ даагардаг чадвартайг нь хараад таг шоконд орхон тэр. Арин ийм амир зүйл харсан ажууши бүр өмнөдөө шээх нь холгүй. Чэни гэж бүр төөрсөн амтаа өөрийгөө шилжээд байгаа ч ойлгохгүй буцаж ирэхэд нь Юнжон сандарсандаа нислэл нь бүр ухаалдаж унтлан түлхчихэн тэр. Халамж бүрээс хайр мэдрэн Сон Кэр. Энэ үедээ зэрэгцэн нэгэн хүн шоронгоос гарч ийна. Тэр бол 20 жилийн өмнө хүүхдүүдээр туршилт хийж байсан доктор Хаван дуу юм. Лабораторид нь осол гарсны холмоос баригдаж 20 жил хоригдох ял авсан юм шиг байгаа. Түүнийг дагаж авах 3 хүүхэд докторыг аваа гэж дуудах бөгөөд тэд мөн л 20 жилийн өмнө туршилтаас үлдсэн хүүхдүүд шүү дээ. Энэ хүн өөрсдөө аварч асарч хүм болгосон аа л гэж бодд юм байна лээ. Чэни түрүүн шидэгдэл ухаан алдсан байснаа Робиныг ирсэрч ийна. Ажушил авчраа тавьчихгүй юу? Мань хүн шокноос болоод юм санахгүй байгаа болтой. Ямар ч тач тэдний супер хүчнүүд тэр өдрөөс хойш баг багаар ил гараад байгаа болохоор эхлээд уулзаж ярилцахаар л болов. Ажуши дээр очтол мань хүн үгсэн хилэнцгийн чинь супер хүч гэдээ бүр халгаахгүй хөөж тух боловч өөрөөс юм тас наалтчаа салж чадахгүй хөгөөж ирнэ. Гэхдээ яг үнэндээ Юнжон нэмсийг бодлороо удирдах байсан өгтлээ айсандаа л энэ байж. За ингээ энэ бүхний занглаг болохын тулд Юнжонтой уулзахаар очбоо. Тэгсэн нөгөөх нь танихгүй царайлал хөдөлж өгдөггүй. Тэгэхээр нүстэ ажил дээр нүүр их газаргүй болгох юм байгаас тээ. Чи өстө намайг яаснаа санахгүй байна уу те? Эдэр гал явахаар нь ажлынх нь бүгд буруугаар ойлгоостой. Ингээ Юнжон ажлаасаа шалтак гарган гараа зогцсон ч манай түүнийг ингээл зүгээр явууллаа юу. Нөгөө талд өнөөх сүмийн зэрэгэлдээ хүмүүс алга болоод байна гэсэн дуудлагаар шалгалт хийх гэсэн 2 цагтаа иржээ. Гэвч тэнд айлын супер хүчтэй охин хий юм харуулж тэдний тархийг угаагаад зүгээр л цэцэрлэг түрээлэнгээр алхуулж байгаа л гаргаа явуулчихж байгаа. Яг энэ Б1 давхартал бүх муу муухай болоод байгаа штэ. Энэ 2 цагтаа бол урд нь манай хэдэг байцаагаар ирдэг цагтаа нар байгаа байхгүй юу? Тэдний хорт усанд орсон нэгнийх нь хөлс үе маш ихээр гоождог болсон байгаа. Тэгсэн энэ зүгээр нэг хөлс биш яалчгүй ямар нэг зүйл болохын тохиол гэмээр.
Манай гурав харин Юнжоныг хайвсан газартан дагаад супер хүчнийхээ талаар мэдээлэл олоод авчих санаатай эцэст нь бүр хүчээр машиндаа суулгаад аваад давхичлөө. Манайд өөрсдөө одоо Avengers шиг болох уу? Ядаж яаж хүчээ өдөртөж сурахыг заагаад өгөөч гээл хичнээн гуйсан ч Юнжон бол тэдэнтэй нийлэх сонирхол бүр огт байхгүй болтой. Ерөөсө халгаасангүй. Тэгэхэр нь манай түүнийг таарсан газараа хаяал явахын гинэ сайхан гар утчнэр. Ингээд яг хайж явах гэл буужгинж байтал өнөөх хоёр цагдаа чинь маш хүн тосолд орвоо гэж. Нөгөө хөнснөн гоожол байсан цагдаагийн би нь бүр хайлж майлцсан, хайсан зарим шиг л болцсон байгаа. Угаасаа тэр хорт бодсон заримд нь супер үж өгдөг бол заримд нь ийм золгүй тавилан авчирдаг л байж таарлаа. Ингээд тэд цагдаа нарыг аврах гэсэн боловч хүчээ өдөрдөж чадахгүй, дээрэс нь Юнжон туслах шинжгүй байв. За тэгээ нилээн болсны эцэст арай гэж Юнжон тусалж хоёр цагдааг нэг юм аварлаа. Даанч бүтлгүй ажившин шатаж бүү хизээмүүдгүй дэлбэрэх аюултай машин дээр гараа тавиад талснаа алдчихсан тэр. Энэ удаа бүр Юнжон туслаач нэмэр байсангүй. Хуйлаа үхтээрээ тулж бөөн уур хилэн уйлаа мэлэн болж байсныг эцэст нь Робины супер хүчний тусламжтайгаар машинаас салж амживаа. Ингэжл манай баг анхныхаа даалгавраа арай гэж биелүүлж байгаа. Манайд баг Avengers болсон хятад баярлсан ч Юнжон бол стил та нартай нэг баг болохгүй л гэсэн хэвээр. За тэгсэн хэдий ч тэрээр хотын архив руу очиж мэдээлэл авах өнөөх хорт бодис цутгаад байсан газар нь сүмээс гарч байгаа хог хаягдлууд юм байна гэдгийг олж мэдчихэж байгаа. Манай гурав хараа аварсан хоёр цагдаагаа ирэхээр эмнэлэгт иртэл тийм өвчтөй ирээгүй гэх хариу сонсох юм аа. Юу вэ? Улаан цай эмнэлгийн машин ирээл аваад явсан ч үнэндээ дундаас нь сүмийнхэн өөрсдийн хэргийг нуухын тулд цагдаа нарыг замаас нь зайлуулсан л байж таарав. Тэгэхээр ерөөсөө цэрэг цагдаагч хэдийнэ батцаа тийм л том гарууд юм байна штэ. Ингээд тэдний бодсноос хамаагүй аюултай хүмүүс тул манайд ч өөрсдөө нууж болгоомжтой байхаар шийдвэ. Энэ үед мөн сүмийн супер хүчтэй залуу Юнжоныг хайж ирээ. Тэд муудалцах хэдий ч бас юу барилцаа авцсангүй. Ямар ч хүүхэд байхдаа бинээ мэддэг л байсан юм байна энэ хоёр. Нөгөө хоёр цагдаа ч сураггүй алга болсон тул манай бүтлгүй үед ахаал энэ нэг юма зориод ирж байгаамаа. Тэд л энэ бүхний учрыг зогсоох юм гэнэ. Харин манай залуугийн бодож байгаа зүйл нь эднэрийг ямартач дэрэгдээ байлгаад яах нь ядчил арай аюулгүй сонголт юм даа гэж үзсэн юм шиг байгаа. Ингээ хамтрагч гişтэй Юнжон тэднийг хэрэг тариулахгүй тулд хотын захиргаанд сайн дурын ажилтан болгож дэрэгдээ ууж байгаа нь л юм. Ман Чэни болохоор бөөн доглол болсон дүрм товцоо өмсөөл өөртөө юу гэж нэр өгөх вэ ухааны юм ярьсан шигээ. Ямартач имэд охин хотын захиргаанд улсад ажилд орлоо гэдгийгсэн чи имэнж бөөн баярлал айгүй өрхөө. Эмээ бүр хөл газар хүрэхгүй баярлсаар ажилдаа иртэл өнөөх доктор угаа эмээтэй уулзахаар хүрээд иржээ. Энэ хоёр чинь 20 жилийн өмнө хүнийг мөнхшүүлэх төсөл төр хамтарч байсан юм байна штэ. Эмээ хөрөнгө оруулагчаар харин доктор нь туршилт хийдэг байж. Тэр туршилт нь амжилттай болж яасан ч хөвгтгүй нэгэн хүүхэд тэр дунд байсан л юм байна л да. Тэр хүүхдийг л доктор одоо хайгаад байгаа юм байна. Гэвч эмээ болохоор тэр хүүхэд хэдийнэ өгсөн гэх юм тэр. Доктор супер хүчтэй охиноороо эмээг нь тарих руу орж үннийг хэлүүлэх гэсэн ч эмээ тэр хүүхэд үгсэн л гэв. Тэр өгшгүй хүүхэд хичнээн их тамлуул зүрхэн зогссон ч буцаалаа амилдаг байж л зэ. Өгшгүйгээл өвдөхгүй гэсэн үг биш тул Юнжон тэр найзаагаа тэгтлээ их тамлуулахыг харж тисээгүй улмаас л тэр том дэлбэрэл болсон байж таарав. За энэ докторыг дагаж яваа 3 хүүхдийн хүч нь нэг нь жингүүдлийг удирддаг. Энэ охин нь хий юмс зэрэглээ харуулж тархиар нааддаг. Харин сүүлийнх нь хүний бодлыг удирддаг тарих угаач гэж ойлгочих. Дараах өдрөөс нь манай гурав дүрм тувцаа өмсцөө. Юнжоныг мастера гэж дуудсаар бүр жигд өрөөмөрөө мэнчилгээд бэлдэж мэлдсэн ажилдаа ирцгээж байна. Тэдний өнөөдрийн ажил бол хотын цэвэрлэгээ. Гэвч тэдэнтэй өнөөдөр сүмийн хүмүүс ажиллах юм байна л да. Тэр нь нэлээд сэжигтэй санагдсан болохоор мастер тэднийг холдуулж өнөөдөр та гурван хийх хамгийн чухал ажил бол өөрсдийн хүчний учрыг олох. Жаахан ч гэсэн юм нээж суртал эндээс гарахгүй шүү гээл үлдээв. Манай гурав орж хэсэг байснаа зүгээр хов базаа суучдаг нас. Ингээ хизээ ямар үед хүчний орсныг иргэн санацгаавал Робин ямартаач нүднээс нулимс гарч исэн санагдаж байна гэтэл нөгөө хоёрын тусалж байгаа царай нь. Бүр аалж өгнөө энэд бэлтгэл хийнэ гэж. За тэгэл тэднийг ингээ завгүй байх хооронд Юнжон буцаа очтол сүмийнхэн түүнийг алхаар зэгчээсэн байгаамаа. Тэд энэ жингүүдлийг өдөрдөг залууга бурхан гэж шүтдэг байхгүй юу? Угаасаа ийм юм харгаарч одоо бурхан гэж бодхоос өөр яах вэ? Ингээд жингүүдлийг өдөрдөг залуу Юнжон хоёр эцэст нь нэг халс тулд юм байжээ. Энэ хоёр манай нөгөө гурвын нэг нь таазан наалтсан жоох шиг Чэни харин гинт ягаа ч юм сандарсандаа өдөрдөг гэсэн ч хүч нь хүснээр нь болохгүй рандомаар шилжчих юм аа.
Тэгсэн мастер дээрээ туслах гэж ирээл баг гай болж байгаа. Нэмээ бүр ахаад нэгийг чирээд ирлээ бүр. Эгээ гуруула болсон ч баг зүгээр зэрэг хүүхдийн даваан дээр Чэний мастер аваад аазуулж шилжчихэн тэр. Гэвч шилжих үедээ хүзүүндээ өвлийн шарах авчижээ. Юнжон түүнийг аврах гэж хичнээн ч Чэний улаан цайн өгснээ. Дахиад босоод ирв. Чи одоо юу вэ? Нэг хүнд хоёр хүч байна гэж байх уу? Тэр л үнэндээ өнөөх өвшгөө хүд байсан юм шүү дээ. За энэ дээр саяхан тэднийг алах гайл дайраад байсан жингүүдлийн залуугийн би гинт муудсан байх юм аа. Тэгэхээр байна штэ. Тэд хүчээ хэтрүүлж ашиглаж болохгүй бөгөөд ер нь л өнөөх өвшгөө хүүхдийг олж чадахгүй бол өвцгөх ба тэгээ олж ээж л өөртөө амьд үлдэх юм байна. Нөгөө тал Юнжон ээжигээ дууцаар хар даран зүүдлэхэд Чэний дүн зүгээр сэрээчихгүй маа. За тэгэл явахтаа хөөхөн ширээ сандлын засцсан идэж уух юм хүртэл бэлдэж тавиал явсан байх юм. Энэ яваа насандаа хүнээр халамжлуулд ашлуулж үзээгүй Юнжонд энэ нь их л сонир санагдана. Маргааш нь манай багийнхаа хотын захиргаандаа хичээнгүйлэн ажилласаар байгааг харагдагч баг эсэргээр хүмүүсийг олон тухгүй болгоод байна уу юмэр. Мастергаа тэдэн заах өнөөдрийн хичээл бол эсрэгтлийн супрүштэй хүмүүстэй таарвал тулалдах гэлгүй шууд л зогт. Эхлээд хүчээл өдөртөө сурах хэрэгтэй гэж байгаа. За ингээ ахаал эхэллээ дээ. Робины хүч яагаад ч юм яг хүн амьтантай хэрэлдэж муудаж явахт л гараад ирэх юм. Харин нөгөө хоёр нь стил олигтой үр дүн байхгүй. Тэд ийхүү хүчээ гаргах гээл том нэг сэтгүүл хүртэл үзэх жишээний янз бүрийн аргаар үзэж итэл гинт эсрэгтлийн хийм харуулдаг охин ирчиж. Энэнгээр дүрээ авраг том жом харуулаад тэдний өстө түүвэж байгаа. Энэ охин нь Юнжон сайн юм байна л да. Тэгэл ирж бидэнтэй нийлжээч гэж ятгах гэж ирсэн л инээж. Мэдээж Юнжон татгалздаг. Оройн Юнжон Чэнэд өгшгүй хүүхдийг хайж буугаа хэлдэг ба Чэнигийн имээг 20 жилийн өмнөх туршилтын ивент тэтгэж байсныг нь ч охинд нь хэлэн ашигхан тэрэ. Чэнич маш их шоконд орж имээгээс би үгсэн атал яаж буцаад амилсан юм бэ? Намайг 7 настайд хийсэн хагалгаа юу байсан бэ гэдэргээл бүгдийг асуулаа. За ингээд түүх сөхөгдөхөд лаборатори дэлбэрэлт болох үед өнөөх өвшгүй хүүхд маань чулуун даруулж зүрхэн цохилж явж тархин өвчөөд урмал болсон байжээ. Имэн тэр хүүхдийг яаж насаар нь ингээд урмал шиг байлгах уу гэж ач охиндоо өнөөх өвшгүй зүрхийн шилжүүлэн суулгасан нь тэр байж. Имэн олон хүүхдийн зовлонгоор ач охиноо аварсан гэхүүдээ мэдээж үүнийг мэдсэн Чэни гүн хямралд орж өөрийнх нь имээгээс л болж Юнжон ингэж зовж амьдрсныг ойлгон учиргүй аймгаар бол хаагуур явж байгаагаа ч анзаарахгүй өөлөн алхахад Юнжон түүнийг алсаас чимээгүй хамгаалж тагнаа. Ингээл үүнээс хойш Чэни сураггүй болж Робины гэрт өдөр хоногдгийн өнгөрөөх болж. Зул сарын баярч болж хүмүүр баярлж байгаад таг чиг байсан Чэни нэгэн орой Юнжоны гэрт хүрээд ирлээ. Тэр Юнжоноос уучлалгын эвлэрч эмээ дээрээч очиж би бинээ ойлгохыг хичээж тэд хамтдаа бүгдийг даван туулгаар л шийдэв. Ингээ эцэст нь урт хугацааны дараа ингэж тэднийг юм хүчнийхээ учруудыг олцгоовоо. Робин уурал цогтолтгаараа хүчтэй болд юм байна штэ. Тэгэл дандаа хэрүүл дундуур хүн амьтан загнуулахаараа хүчтэй болчоод иж. Ажушин яран худлаа ярихаараа наалдамхай болд юм байна. Тэг одоо энэ хүч нь хэрэг болтгол байгаа да зайлал. За Чэни болохоор хэсэг уучраа болохгүй байснаа санамсаргүй кофе ууснаас болж зүрхээ хурдан цохилуулчих үед гинтл орон зай шилжээд эхлэх нь тэрэ. Ингэж л тэд хүчнүүдээ олж мэдчихэж байгаа. Гэлээгээ сайн өдөрт нааш гэсэн үг биш л дээ. Гэхдээ амартаач тэд хэдийнэ нэг баг болцсон. Мастрынхаа гэрс бүр хоол мол хизээ сууцгааж. Гэвч тэр оройн Юнжон Чэни хоёр хамт их романтик гүн яриа өрнүүлээ салхилж байхдаа хиндэж бити ингэтлээ итгээрэй гэсээр хүзүнд нь тариал унтуулчих юм а юу болоод байна гэж бодоо. Юнжон ч эсрэг талтай холбоотой байсан байх штэ. Өөрийнхөө хэн болох мөн ээж нь хаана байгааг мэдхийн тулд Чэнийг дайснуудад барьж өгсөн урагч бай ажил таарлаа. Ай. Үүнийг харин ажиши санамсаргүй харж тараал нүдэндээ ч итгэсэнгүй. Ингээ шууд л дайснууд Чэнигийн зүрхийг авахар бэлдээд эхэлвэ. Чэни гэж манарсан амтас ирээд яаж чадахгүй хэсэг байснаа аз олж кофе олж уугаал орон зай шилжэн зүгтэж одов. Юнжон ээжийнхээ мэдээллийг авсан ч Чэни эргэж ирээл чи яаж намайг хөдөлж чадваа гэж гомдох бөгөөд гомдож байснаа л ахаа шилжээд өгөх юм аа. Уг нь хөрхий Юнжон түүнийг аргаа болоо зүгтаасаа гэсэндээ л тэр кофе карманд нь хийсэн байж л дээ. Гэхдээ тэглээгээл ямар уушлах биш чи даанч дээ Юнжон. За харин дахин шилжихдээ өөрөө мэдлгүй буцаал нөгөө лаборатори руугаа ирчихжээ. Энэ удаа кофечгүй юушгүй шууд баригдаж байгаа. Доктор энэ зүрхний эзэн чи биш ээ. Чи тийм үнцэнтэй ч хүн биш. Чамаас үнцэнтэй хүнд өөнийг шилжүүлнэ гэдэргээл хөөхий манай хүн сэтгэлээр бас навс наадах юм оо. Шуу сэтгэлээр унаастай.
За мастера урвсныг харсан ажуушин маань гэртээ ирж зогтяа хитүүлээ гэсэн ч эхнэр охин хоёр нь түүнийг худалж гээл оог тоош нэг нүдэрээ харахгүй мав. Тэрээр тэсэлгүй уурлаан тэгвэл хүслээр чин болоо салъя л да салъя. Чамтай хамт байбаар нөгөө ингээл хаалгаас авал гарах гэтэл чаавас гар нь хаалганаасаа салахгүй хөрхий. Сэтгэлийнхээ гүндээ эхнэр хүүхэддээ л хамгаас их хайртай штэ. Юу хайж явах. Нөгөө тал Чэний хэдийнэ өвгөлтэйгээ эвлэр хөвтөж байхад эмийн нүрэ бодоод нөгөө хувцас өмсөн аж өхнөө аврахаар босч байгаа л бололтой. Манай ажуушийг гүүж ирээл Чэнийг хулгайлагчлаа гэж хашраад байхад мань итгэхгүй мүү. Тэгээ одоо бол нөгөө супер хүч нь хэрэг болох гээд байна уу хаашаа. Ямар ч тач энэ хоёр минь одоо яанд аврыг ивч чадлан хөрхүү. Ямар ч тач энэ маань бол зүгээр суухгүй муу 10 жил байхдаа дээрлэхүүлж өөлөө үзэж явахад нь ганц өөрийн тоож найзлсан тэр ганц найзаагаа өгчээсэн ч хамаагүй аврахаар ирс шийджээ. Ингээ хамгийн түрүүнд Юнжон шидэ ирж уулзж байгаа юм. Гэвч үг хэлээр ойлголцсонгүй шууд л гар зүрүүлэл зодолдоод эхэллээ. Угаасаа манай хүн Чэнийг өөрөө зараад идсэн нь үний юм чи юу ч ярих вдэ. Энэ хоёр ч инүүхэндээ бас нэлээд ширээ үзэлцнэ. Тэгж эцэст нь нэг уц дуурж бай зодоон зогслоо. Харвал Чэнигийн эмээ уулзах хэрэгтэй байна л гин. Тэгээ яах вэ? Эмээгөө түүнээс чин сэтгэлийн уучлах гуйхыг хүснэ нь л энэ байж. За нэгэндээ Чэнийг зарж идчихэд одоо араас нь харамсаад яах вэ гэж бодож байтал цаагуурч нь өөр аимшигтай зүйл болж байна. Манай хүний зүрхийг энэ өнөө маргаашгүй болсон баян хөгшин өвгөн мөнгөө цохиж авах гэлээсэн байна штэ. Юун хүүхдүүдийг аврах ерөөсөө л мөнгө ирэх мэдлэл байвал бус нь хамаагүй л байсан байхгүй юу? Харин Юнжон анхнаасаа л хинтээж нийлэхгүй найзлахгүй хүн дасахгүй гэж хичээж явсан ч гэлээ нэгэнтээ тэд хамтаа мартаж болчихгүй дурсамжуудыг бүтээсэн байх юм аа. Өөрийнхөө үнэн төрхийг гэр бүл нь хаана байгааг мэдэж авахыг тэгтлээ хүсэж исэн ч энэ аяллаагийн туршид ийм сайхан хүмүүстэй уулзаж уулзрах юм чинээ зүудэлж яваагүй юм. Ийхүү манай хүн нэгэнтээ асар том буруу зүйл хийснээ ухаарав. Ингээд шууд л тэр муухай газар руу дайн зарлахаар шийдэж байгаа юм. Эмээгийн тусламжтайгаар зэвсгэлсэн 200 хүн цуглуулах хэрэгтэй гинэ. Өөрөө хотын захиргаанд ажилладаг болохоор өнөө с ижигтэй сүмийхэд хаана оргонж байгаа хэрхэн нэвтрэх гээл бүх мэдээллийг хайж олоход ерөөсөө асуудал байсангүй. Тэгээд дотгош хэрхэн яаж нэвтрэх вэ гэдэг төлөвлөгөөгөө хоорондоо ярилцж байгаа юм бах уу. Үгүй тэгэл дандаа хэрэлдэж маргалдаж таарнаа хөөрхий. Ямар ч тааш ингээл хувц хонроо ижилсүүлж аваад гарлаа да. За нөгөө 200 хүн хэрэгтэй гэсэн нь сүмийнхэн гадна том хэмжээний буслаг гаргуулах тактик байж. Ингээ гадаа нь өөмөө самуун дэгдээж байх зураа манаагийн дундуур нэвтэхээ шигтэл дотгош орчиж байгаа. Үнэн бүтлгүй гаруучуу энэ өмссөн хувц мовцны юу ч бидэхгүй. Ямар тач дотгош нэвтрлээ. Тэнд байгаа харуулуудыг эвтэйхэн нэг нэгээр нь аргалаа л яваад байна. Дааш тэгээ би өөрөө болдгүй гэдэг шиг буруу хаалгаа очоод татчих юм. Одоо ингээл лабораторид үл таних хүмүүс нэвтрлээ гэж баригдах нь тэр. Тэнд тим өөмөн болж байхад энд манай хүний зүрхийг өнөө хөгшөө өвгөн рүү шилжүүлэн суулгах хаалгаа эхлэх гэлээдэг. Урд нь үхийг хүсч амьдралыг үзэн яддаг байсан хэрнээ яг цагийн тулаад ирэхээр үххээс өгтлээ хайж байгаа. Яг энэ нэгдэлтэй мөчтөл лабораторийн гэрэл тасарч манай Wonderful-ийн нэгэнтээ хүрэлцэн иржээ. Одоо ч өстой Чэнийг аваад шууд зүгтtiin байгаа сте. Гэвч тийм амархан бүх зүйл бүтэн гэж юу ах вэ? Ингээ өстой тэрнгээр нэг зодоонуудын болж байгаа. Хамгийн сонирхолтой нь хамаг хүнд хар ажлын дандаа Юнжон л гэдэг байгаа байхгүй юу? Group project дээр өстой юу ч хийгээгүй байж онц авлаа гэдэг шиг манай хоёр зүгээр тойрч гүйж булцаар байгаа л нэг юм дуусгаж байгаа. Ингээд энэ аимшигт газараас Чэнийг аврахын тулд Гвэмо амарх уу зүгээр үнсээл болоо. Нөгөөх нь хөөрсөндөө л шилжээл өгж байгаа. За одоо ингээд жинхэнэ том боссоотой тулах цаг нь ирлээ. Нөгөө талд манай Чэний жинхэнэ утгаараа би уцаа цэнгэлээд буцаад ороод ирье гэж байгаа юм шиг л карма дүүрэн кофе аваад буцах гэж байна. За харин томчуудын тулаан эхлээл айхтар сүрлэг юм болох нь гэсэн чинь үгүй ээ. Манай хүнийг зүгээр л гинж зүд оруулаа ачдаг байна шүү дээ. Ингэчхэр чинь ямар гой үзүүштэй байх вэ? Юу ч байхгүй. Өнөөх чинь нөгөө өвшгүй зүрхтэй найзгаа хараад бүр таг болцсон зогсноо. Ямар ч тач энэ үеэр нь манай Робин л арай гэж арга цааж байна. Тэгээ манай хүн уурлах тусмаа илүү хүчтэй болдог болохоор уг нь уурлаа байвал сайн байгаа. За ингэж байх зүр Юнжон маань бүр хар дараал өнгөрсөн дулсан тэр хүнд хэцүү гашуун дурсамжуудаа харж хяналтаас гараад тэрнгээр нэг төвөөж эхэллээ. Өө бүр сэрэг шинжаалга. Ёстой нөгөө наалдамхай ах маань байгаа тулдаа л нисчгэлгүй нэг юм тогтоож яриад байна. За тэгээ ёстой хамтын хүч хайр сэтгэлээр л нэг юм гүүж ирэл сэрэж орхилоо. Тэр үргэлжил нөгөө найзынхаа өхөлд өөрийгөө буруутгадаг байсан болохоор тэгээ шүн бүр хар дар зүдэлдэг байж л дээ. Ямар ч тач ингэж нэг өөрийгөө уучлан тайвширж байгаа. За тэгээ бүгдийг нь аваа шууд нисдэг баатар болсон ч ажишгаа санаандгүй ардаа үлдээчдэг нас. Энэ хан одоо эндээс өөрөө л амиа аваа гарах нь зэ.
Нөгөө хэд нарийн сүмийнхээ яг төв зэгт хүрээд ирвэ. Бас тэгэж болоогүй. Эхэл сүрхэн нисж алга болдгийг хэрнээ энэ хүчнүүдээ ерөөсө хүснээрээ удирдах чадахгүй байгаа нь нэг талаараа төвөгдөж, нөгөө талаараа киног арай үнэмшилтэй сонирхолтой болгож агаа л гээдэ одоо. Энэ удаа сүмийнхний бөөн залбирал дунд дээрээс нь үсрээл ороод ирлээ. Энэ хүмүүсийг итгэл бишрлээр нь цуглуулж аваад зүгээр л өөрсдийнхөө зорилгод ашигладаг байгаа байхгүй юу? Тэр дээрээс нь нөгөө тарих угаагч маань бүгдийг нь зэрэг удирдаал наад хүүхнээ бариад иргээл тушаалаа өгч ийн. Ийм олон хүн удирдахын оронд тэр хідэн гол баатруудыг нь холоос удирчиж болдгүй юм даа л гэж бодогдох юм. За одоо тэр ч яах вэ? Ингээ ямар ч зомби шиг дайрах олон хүнд баригдахын даваан дээр Юнжаа маань овоо хүч оржээ. Тэгэл гараа давхичлөө. Шууд шилжээд явчихгүй бас заавал гүйц зогтдг нь ч юу ч юм. За нөгөө талд ажишин маань ганцаараа үлдцээ. Таасан дээгүүр аалт шиг бүл үсрээл наалдаал явж байна. Тэгж явахдаа хараа маш чухал нуус мэдээлэл сонсхон тэрэ. Эднэрийн төлөвлөд байгаа зүйл нь байна штэ. Хот даяар нь нэг газар цуглуулж байгаад бүгдийг нь нэгэн зэрэг хордуулах төлөвлөгөө байж шүү дээ. Тэгж байгаа шалтгаан нь ерөөсөө л туршилтын дээж их байх тусам мөнхийн өвшгүй чадaltaй хүмүүс их гарч ирэх учраас туршилтыг улам чанартай хийхин тулд л гин. За манай нөгөө гурав зүгтж эцэст нь дахиад өнөөх дайсантайгаа тулж байна. Энэ удаа харин ёстой үзүүштэй ширвэн болоханд бай. Ингээд аль альных нь хүч нэлээд судларч байдаг бүхнээ шавхав. Хин хинэн туйлдаа хөрж байсан ч хинэнч бууж өгөхийг хүссэнгүй. Энэ хоёрыг өхөлтөнд тулдаж байх үеэр муу ажившиг маань чиний яг цагийг нь олж ирээл аварж байгаа нь. За ямар ч тач өнөөх аимшигт мэдэгдүүлээд яаралтай хотынхныг аврах хэрэгтэй гэж сандралаа. Энэ хооронд нөгөө хоёрын маань тулаанч дуусчээ. Нэгэн шоронд нөгөө нь шороонд гэдэг шиг дайсан лав шороонд орж байгаа юм байна. Манайх хоёр нь хаашаа шидэгдсэн бүү мэд. Энд байна. Өнөө л плот армороо зүүцэн зүгээр зогсож штэ. Яхаараа заримийнх нь арьс мэрсэн тэгж мохоо болчоод заримийнх нь зүгээр л хамраас нусгараад идэм байгаа ч тоо. За тэгээ ямар ч тач хотынхныг аврах хэрэгтэй байдаг. Чиний маань ажишгаа хот руу дөхүүл тавьчаал буцаж ирээл алцах гээд байгаа маа бас. Юугаараач алцах вдэ. Яг алуулдаг дээрээ тулаал ирэхэд эмээгийн айрам хөрөөд ирлээ. Тэн зүгээр хонтой хот руу чон орсон юм шиг л бужигнаан болж гинөө. Одоо харин энэ бүх аимшиг туршилтыг хийх гэж зүтгээд байгаа галзуу докторыг зогсоох болон хотоо аврах гэсэн хоёрхан үнсэн ажил үлдлээ. Хэдийнэ Юнжон ши ирчихсэн уучраа олох гээл зогсож байна. Өнөө галзуу доктор нь энэ хотынхныг бүгдийг нь хордуулаад чамаагүй хүнийг мөнх амьдруулах аргаа олноо гэж зөрүүдлээ болдгоо. Хорцсон хүмүүс дундаас хідэн ч амьд үлдэж хідэн ч амьд тасрах нь хамаагүй их тийм хатуу хэрцгий зөлөөс гэж юу ахав дээ. Ингээ хил амаар ойлголцохгүй нэгэд гар хөлөөрөө уучраа олохоор болоход угаасаа манай Юнжоныг яаж барах лээ дээ. Даанчиг энэ үеэр ойсон сумнуудаас болоод лабораторид дэлбэрч таархан зэрэг. Энэ хүчтэй дэлбэрэлтийг сонсоод хаасаагүй түүнийг хасан ч хөөхий Юнжоноо олж чадсангүй. Доктор бол харин хэдийнэ хүн харахын эцгүй түлэгдсэн юу амьсгал хурааж байна. Охин түүнийг аврах гэж чадах бүхнээ л хийж байгаа болтой. Тэгсэн ч аварч чадсангүй. Харин манай хүн яасан болоо гэсэн чинь нөө кино эхэлж байхад хулгайлагцсан ах уу байгаа да. Тэр чинь стилийн лабораторид байгаа л байсан юм байна штэ. Тэгээ 20 жилийн өмнө зогтохт нь олигтой тусалж чадаагүйч энэ удаад ахан дүүгээ заавал авармаар байна гээл үүрт үрэн ширсээр аюулгүй газар тавьчаал өөрөө зогтчлаа. За одоо харин хотынхоо он солигдох хүмүүжид бүгд нэг дор цуглах цаг ойрхон болжээ. Тэрийг л яаралтай зогсоох хэрэгтэй штэ. Тэн тийм том аюул нүрлээд байхад энэ дээр орой болох баярын үйл ажиллагаанд хүмүүс бэлдээл сүйд. Манай ажушигийн охинч тэнд алхаж явах нь харагданаа. Ингээ байж удал манай ах уу гүүж ирэл хот сүрлээ бүгдээрээ зүгтаараа гэж орилол зөндөө олон хүний нүдэн дээр эхнэр охин хоёроо нүүр их газаргүй болгож орхив. Хөөх юм уу аавыгаа жинхэнэ утгаараа нэг нүдэрээ шархаа байж байгаа юм да. Яадаг ч байсан ахын хэлж байгаа үгэнд тэнд байгаа хүмүүсээс хинэн ч итгэх шинжгүй. Чаавс бүр ямар новшин мэдрэмж авсан бол тоо хэдийнэ бууж өгсөн хайтаа ганцаараа сууж байна. Юнжонч байхгүй эднэр одоо юу их юм бол тоо. Ядчаагаад эдгэр шиг бүтлгүй хүмүүс манай хот сүрлээ гэж мянга орлоод нэмэргүүнэ ойлгомжтой. За тэглээгээд нэгэнт ийм байдалтай эвлэрнэ гэж юу яах вэ? Яадаг ч байсан очиж бүснүүлийг айл босцоолоо. Тэр хаваар бүхэл ачааны машинуудыг шалгаж эхэлнэ. Нэмэргүй штэ. Ачаатаа болгоныг шалгаж амжихгүй. За тэгтэл юу баярын ёслолын ажиллагаанд эхлэх нь тэр. Одоо яандаа гэж байтал манай муу мастер маань амьд байна гэлээ. Тэгснэ гинт өөрийнхөө хэд рүү ухаангүй л арай унах юм. Яаж ийна гэсэн чинь өнөөх чинь тархиа угаалгацсан. Нөгөө охины удирдлагад орсон явж штэ. Ардны тарих угааг зогсож байгаа.
Энэ уг нь ийм амар хүчтэй хэрнээ тэр хүчээ тэгэл нэг л тэнэг ашиглах юм да. Айгуу. Ингээд тэдний тулаанаас болж энэнгээр хэдийн өмнө самунд дэгдээд эхэлжээ. За тэгээд тархиа угаалгах зүүнийг яаж өгсөөх вэ гэж бодож байтал хамт аваад холоо өсөрч нэг юм ухаан оруулаад авлаа. Энэ хоёр маань ингэж нэг юм нэгдэж авсандаа бөөн баяр. Зайраа өнөөх хорон санаад дээрээс нь ирээдийг удирдаал манай хэд рүү дайруулаад эхэллээ дээ. Манай ажуши эхнэр охин хоёроо өөлүүлсээр ардаа үлдээгээл ёстой Ахмад Солонгос болол урагш гарлаа да. Капитан Корё юм уу хаашаа. Ингээ манай өшөө авагчдын дөрвөн гишүүн зомби шиг гүйлдэ ирэх асар их хүмүүстэй тулалдаж байгаа. За тэгээ бүгд ёстой одоо л нэг хүчнүүдээ арай дээр өдөртөө сурсан харагданаа. Хамаагүй дээр арай л хүчрээ олцсон гар нийлсэн багшид тулалдаж байна ухаастаа. Үүнийг нь манай ажушигийн эхнэр хүүхэд нараа бүр шок. Манай адиг харсан болгон л хоох супер баатрууд аятаа хүлээж авч байна. Гэвч бүгдийг нь унгалаа гэдээ алаагүйгээс л хойш дахиад босоод улам олуулаа болол дайрна штэ. Тэгэхээр тархины өдөртөд байгаа тэр гол хүнийг л зогсоох хэрэгтэй. Мөн тесрэх бөмбөг нь хаанаагааг бол зогсоох л ёстой. Ингээ үүргээрээ хуваагдаад явлаа да. Чэни Робин хоёр тесрэх бөмбөгийг хайж болохоор явж манай ажуши ярин тарих өдөртөгчийг олохоор л боллоо. Тэр хооронд мастермайн бусдыг наргалаад барьж явах юм байна. Хүн аалз маань ямартайш тарих өдөртөгчийг олоод ирэх нь ирлээ. Ёстой хүчээс ашиглах завдал өгөхгүйгээр загин зандарсаар байгаа таарж байгаа байхгүй юу? За тэгээ өөрөө өгөх шахсан ч гэлээ ямартайч тархиа өдөртүүлсэн хүмүүсийг зогсоож чадлаа нэг. Өнөөхөн ч угаасаа хязгаартаа тулцсан байж. Тэгтэл Чэни гинт гарч ирснээр хэвийн бус хачаа ажиллал эхлэх юм аа. Гэхдээ тэгснээ бүр мастрыгаа хутгалаад хайчдаг байгаа. Тэгсэн чинь мань хүн нөгөө зүү зэрэглээ хуурам дөрөөр хуурдаг дайсан байж шүү дээ. Үүнийг нь асаас харсан их чинь Чэнийг барихаар хүн явалтал санааныгүй байдлаар дүү өхнөө өөрөө алчхан тэр. Манай жинхэнэ Чэни чинь Робинтэй хамт тесрэг бөмбөг хайж аваад одоо л ирж байгаа байхгүй юу? Тэгс нөгөө аюул тесрэг бөмбөг нь газраар биш тэнгэрээр явж байжээ. Одоо энд бүх хүмүүсийг цуглуулсан байгаа болохоор дээрэс нь дэлбэлхэл үлдэж. Ингээл шууд жижи. Нандин бүхэнтэйгээ энд ийхүү дуусхан зэ. Гэж бодтол хүлээгээрээ бидэнд Avengers-ийнхан байгаа штэ. Сая хутгалуулсан болохоор манай мастер юу ч хийж чадахгүй, манай гурвал өөртөө уучраа болохоор болж байгаа. Төлөвлөгөө нь ажуши Чэни хоёрыг Робиноор дээшээ шидүүлээд бөмбөгийг эндээс айл болох холдуулчаад буцаад ирэх юм. Тэг дээшээ гарсныхаа дараа муу ажушигаа одоо та буу гэж доош нь түлхчээд Чэни маань өөрөө ганцаараа л тэр том тесрэг бөмбөгийг аваад алс хол руу нисээ авчлаа. Хүчээ ойлгохтойч ашиглаж чадахгүй хэлэхөө буцаж ирж чадах ч юм уу гүүвч юм уу хөөрхий. Ингээл тэнгэрт гэрэлтэл санаад алга болох нь тэр. Чэнигээс бусад бүх хүмүүс эссэн мэд амьд үлдэж чаджээ. Хаа нэгтээ манай Чэни өөрөө гүйцэтгээл дууссан болтой. Тэнд байсан бүх хүмүүс тархиа өдөрдүүлсэн байсан болохоор яг юу болсныг огт санахгүй байгаа болтой. Амьдрал хуучин хിവэрээ л үргэлжилж байна. Хэрэг хугацаа өнгөрснийг бүү мэд. Имэмэн, Робин, Мастер, Ажуши гэд бүгд л маш их гонигтай сон. Сүнсийн бүр мөсөн амраахын тулд хоосоо австай оршуулга хүртэл хийж салхиос гүйцэтгэж байгаа юм байна хөөрхий. Тэгжээж сүнс нь амгалан нойрсон гэж итгэж байгаа хэрэг. За тэгээ цайлага эдрийг хийгээл хотынхныг хоолж байсан чинь хүмүүс нь нэх эвгүй өнөр өндөртүүлсэн нөхөр яваад байна. Харсан чинь мань Чэни зогсож идэг байгаа. Бүр Монголын говь руу порталцсан байж шүү дээ. Буцаж ирэх гэсэн чинь мөнгөчгүй пассвортчгүй болохоор ирэх гэж асар их уджээ. Ингээ саяхан уйлж онжиж байсан хүмүүс чинь бөөн баяр хөөр боллгүй ах вэ. Энэ сургаар нь Юнжонши хүртэл пижгэнтэл гүйж ирж байгаа харагдана. Энэ хоёр маань эцэст нэг уучраа олцгоож бие биедээ өгтлээ дурлсан болтой. Ингэжл манай дөрвөн бүтлгүй баатар амжилттай хотоо аварч Хэсэн хотын Avengers-ууд болсноор кино маань дуусж байгаа юм байна. За тэгээ хамгийн төгсгөлд нь манай Юнжон ээжтэйгээ уулзж байгаа хэсэг гарнаа. Тэгээ бас дээрэс нь өнөөх галзуу докторч өвгцнүү гэсэн чинь өвхөйгөө байна. Бүр шархан идэгрээл өөрийнх нь гаргаж авсан өнөөх мөнхийн тэрэн үйлчилсэн нүдэн нээж байгаагаар кино дуслаа. Гэхдээ яг энэ үлрэл нь хэрвээ амжилттай болвол дараагийн анги үргэлжлэл бас байгаа л гэсэн санаа юм байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк саб дарахаа бити мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Халамж бүрээс хайр мэдрэн сон кэр.